Сайн байцгаана уу? Манайхаа шинэ бичлэгээрээ уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдөр хэдүүлээ нэг гой сэдвийн талаар ярилцъя. Өөрсдийнхөө сүүдэртэйгээ хэрхэн ажиллах вэ? Сүүдэр талаа хэрхэн гэрэлтүүлэх вэ гэдэг талаар ярилцъя. За энэ сэдв яагаад чухал юм бэ гэвэл бид нар чи одоо ингээд заримдаа ингэдэж штэ. Манифест биелүүлэх гээл хичээгээл зүтгээл яг тэр юм маань ингээл биелэхийн даваан дээр биелэхгүй бүтлгүүдчдэг. Тэгэл ямар сони юм бэ? Уг нь надад ингээл сайн биелэн бүтэн гэсэн тохионууд ирээлээсэн да. Надад ингээл одоо ижил тоо харагддаг ч юм уу эсвэл ингээд янз бүрийн гоё яг л биелэн энэ л миний зөв зам гэсэн тийм одоо ертөнцийн тохионууд надад ирээлээсэн да. Яг л бүтэн гэдэгт би итгэжсэн да. Уг нь би өөртөө маш итгэлтэй байсан да. Гэтэл яг цагаа тулсан чи эцсийн мөчөд энэ маань бүтсэнгүй гэсэн ийм тохиолдлууд зөндөө тохиолдог тий. Тэгэхээр энэ нь яагаад тэгж ийн вэ гэвэл бид нар энерги буруу тийш нь чиглүүлээд байна. Миний энерги миний мэдлэггүйгээр миний хүсээгүй байгаа газар руу чиглээд байна гэдгийг бид нар анзаарахгүй байгаа байхгүй юу? Тэрнээс болж байгаа. Харин тэр нь миний хүсээгүй байгаа газар нь хаана байдаг вэ гэхээр бидний далд хумсардах тэр сүүдэрт байдаг байхгүй юу? Бүр тэр далд хумсрын цаадах сүүдэрт. Тэгэхээр биш тий. Тэр сүүдэрт нь бидний өөрөөсөө үгүйсгэж байгаа, үзэн ядж байгаа, буруутгагдсан байсан тэдгээр сөрөг мэдрэмжүүд тэр сүүдэрт ингээ миний бусдаас нуухыг хүсдэг зүйлсүүд. Жишээлх юм бол миний атаархдаг зүйлс, миний өөрөөсөө дургуй зүйлс ч байт юм уу тий. Өөрийгөө одоо би өөрийнхөө өлөн зам маань ч байд юм уу, эсвэл өөрийнхөө уур хилэн байд юм уу, эсвэл өөрийнхөө одоо юм мэддэггүй боловсралгүй байдлыг ч гэдэг юм уу, эсвэл англи хэл мэдгүйгээ ч гэдэг юм уу, эсвэл хитрхи хийддгээ гэх юм уу, чихрэн дуртайгаа, эсвэл сошиал дээр нэг лаг мондог хүш харагдаг, яг үнэндээ бодит амьдрал дээр шал худлаа хүн байдаг бол тэрийгээ ингээд нуудаг ч юм уу тий. Яг энэ бидний бусдаас нуухыг хичээгээд байгаа энэ сүүдэр талд маань бидний энерги бидний ухамсаргүйгээр сорогдоод байгаа учраас бид нар ингээд яг тэр сүүдэрт байгаа зүйлсийг амьдрал дээрээ манифест хийгээд байна гэсэн үг. Тэгэхээр манифест биелүүлэхийн тулд хамгийн чухал ойлгох ёстой нэг номерын зүйл нь юу юм бэ гэхээр бид нар цаг үргэлж амьдралд минь тохиолдож байгаа сайн муу, сайхан муухай бүх зүйлийг өөртөө манифест хийж байдаг. Тэрийгээ бүр ингээд яг ойлгоод хүлээн зөвшөөрчих юм бол тий. Муу юмэг ч гэсэн би манифест хийгээд байгаа юм байна, сайн юмэг ч гэсэн би манифест хийгээд байгаа юм байна гэдгээ хүлээн зөвшөөрчих юм бол би миний энерги хаашаа чиглээд байна гэдгийг ойлгоход илүү амархан болох байхгүй юу? Тэрийгээ ингээд буруу тийш яваад байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөө тэр буруу газраас нь зөв рүүгээ чиглүүлэхэд амархан хялбар болно гэсэн үг. Тэгэхээр бид нарын хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь юу юм бэ гэхээр тэр сүүдэртэй талд сүүдэр дотор байгаа бидний сэтгэл доторх тэр харанхуй дотор бид нар өөрөөсөө ч хүртэл хавд дарчихсан, нуучсан байгаа зүйлүүдийг ойлгоод инрээд хайрлаад хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ танд ингээ бусдаас харж байгаа ямар нэгэн тийм одоо болохгүй бүтэхгүй чанарууд байх юм бол тэ би лав юм биш. Энэ хүн ямар ийм юм бэ? Энэ хүн ямар одоо амар нарциссист юм бэ? Энэ хүн ямар амар одоо юу юм бэ? Амиа ботсон тэ ямар муухай ууртай юм бэ? Ямар муухай бүдүүлэг юм бэ гэдэг ч юм уу тэ. Энэ ямар амар өлий юм бэ? Энэ ямар одоо муухай бохор хүн бэ гэдэг ч юм уу. Бусдаас харж байгаа энэ бүх одоо шүүмжилж байгаа зүйлсүүд яг үнэндээ бидний дотор өөрт манд байдаг зүйлсүүд байхгүй юу? Өөрт манд байдаг гэхдээ бид нар өөрөөсөө тэрийг ингээд нууцсан, өөртөө тэрийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрөөсөө нуучсан. Тэгээд би бусдаас харж байгаа зүйл миний дотор байгаа гэсэн үг. Гэхдээ би ийм биш дээ. Энэ одоо миний дотор яагаад байгаа гэсэн үг вэ? Би энэ зүйлийг яагаад энэ хүнээс харж ийн гэсэн үг вэ гэд тэгж гайхаж байгаа бол би өөрөөсөө хүртэл энийг нуучсан юм байна гэсэн үг. Өөрийнхөө аюулгүй байдлын төлөө байхгүй юу? Эсвэл бид нар өөрийнхөө сөрөг талыг мэддэг. Гэхдээ тэрийгэ хүлээн зөвшөөрөхөөс айдаг.
тэрийг засах, залруулъя гэхээр болохгүй, бүтггүй, тэрийг бүр залруулж чадахгүй, тэрийг дийлэхгүй юм шиг санагддаг. Одоо жишээлх юм бол тий би гар утас дэлгэцийн хамааралд донтсон байлаа гэх юм бол би тэрийг ингээ хүлээн зөвшөөрч чадахгүй. Эн чинь ингээд миний ажил гэдэг ч юм уу. Эсвэл хүн болгон л ингэдэг гэдэг ч юм уу, ингээ өөрийгөө зөвтгдөг. Эсвэл одоо өстой ингээд энээс гарах ямар ч арга байхгүй гэж одоо шалтгаан тавьдаг. Эсвэл чихэр идэх дуртай хүн байлаа гэж бод. Тэнгуут ерөөсө чихэр их иддэхтэй маш дургу, тэрнээсээ ичдэг, хүмүүсээс нуудаг. Бас тэрийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Тэгээ яаж болох уу гэдэгтээ ингээд шаналдаг. Чихэр ихээр идснийхээ дараа өөрийгөө зөвхөж буруутгадаг байдаг ч юм уу тий. Эн чин чихэр идэх дуртай гэдэг маань одоо бидний тэр нэг бараан сөрөг тал байгаа байхгүй юу? Яг үнэндээ бол бараан сөрөг тал биш. Миний л нэг хэсэг байгаа байхгүй юу? Зүгээр л бид нар тэрийг бараан сөрөг гэд итгэцэн. Яагаад гэвэл энэ эдгээр сүүдрүүд анханасаа энэ сөрөг талууд бидний энэ одоо хар талууд, хар ба цагаан гэд бидний дотор байгаа шүү дээ, тэ сайн талмууд л. Анханасаа яагаад энэ ингээ хар тал руу орцсон бэ гэхээр бид нар ингээд төрсөн цагаасаа маш гэгээлэг, ариухан юм нялх тэ ариун цагаахан хүүхэд байсан. Бидний бүх зүйл цагаан байсан. Бидэрт нэг ч сүүдэр байгаагүй. За би жоохон ханиадтай жоохон гуншганаад байгаа шүү, уучлаарай. Тэгээд бид нар чинь жоохносоо юм цагаахан ариухан гэрэл байсан. Нэг ч сүүдэр бидэрт байгаагүй. Гэхдээ миний эргэн тойрны хүмүүс миний надад байгаа эдгээр чанаруудаас алийг хүлээн зөвшөөрөхгүй, буруутгаж, дарж, үгүйсгэж байсан юм бэ? Эдгээр зүйлсүүд нь зүгээр л хар тал руугаа ороо сүүдэр болоод хөгжсөн байгаа байхгүй юу? Аливаа нэгэн зүйл чи ерөөсөө гэрэлч биш, сүүдэрч биш, өөрийн гэсэн юм мөн чанартай байж идэг. Тэгэнгუთ тэрийг магтан цаашаагаад эхлэх юм бол тэр нь гэрэлтээд эхэлдэг. Харин муулаад үгүйсгээд буруутгаад эхлэх юм бол тэр нь ингээд миний одоо сөрөг тал болоод ингээ хөгжчихдөг. Би тэрийг ингээд хав дараад далдлах гад хичээдэг. Гэвч хичээх тусам эн чинь өөрөө хичээн нуухыг оролдоно гэдэг чинь өөрөө би тэр зүйл рүү энерги шилжүүлээд байгаа байхгүй юу? Би тэр зүйл рүү энерги шилжүүлээд байгаа мөртлөө тэрүүгээрээ ямар нэгэн зүйлийг бүтээхгүй, ямар нэгэн зүйлийг илэрхийлэхгүй, гаргахгүй байгаа байхгүй юу? Тэнгууд тэр чинь ингээд миний эрчим энергиэр тэжээгдээл байгаа, хуримтлагдаал байгаа. Тэгж жагаад нэг томоор ингэж муугаар тесэрдэг байхгүй юу? Одоо жишээлх юм бол сэтгэл готрол болчин, одоо жишээ нь OCD болчин, эсвэл одоо булимия, эсвэл одоо binge eating гэдэг лөө. Binge eating гэдэг лөө амар хийддэг юм чинь. Янз бүрийн тийм одоо disorder болоод ингэж гараад ирдэг. Тэр чинь ингээ би сүүдрээ ингээ дарж нуух гэж оролцсоор байгаад тэр чинь бүр ингээ илүү муу мухагаар амьдрал дээр бодит болон биелээд манифест болоод гараад ирж байгаа тий байгаа хгүй юу? Нөгөө анорекси гэд янз бүрийн тийм юмнууд байдаг штэ. Тэгэхээр бид нар байна штэ тий эхлээд өөрийнхөө тэр сүүдэртэй талуудыг өөрийнхөө юуд онцсон байгаа юм бэ? Ямар одоо сэтгэл зүйн асуудал байгаа юм бэ гэдгээ эхлээд зүгээр л хүлээн зөвшөөрч хэрэгтэй. Энэ бол миний одоо эргэн тойрны чухал одоо аав ээж асран хамгаалагч хүмүүсээр маань хүлээн зөвшөөрөгдөөгүй, хайрлагдаагүй талууд л юм байна штэ. Хэрвээ энэ талыг минь хүлээн зөвшөөрөөд хайрлцсан байсан бол энэ зүйл миний хүч чадал, миний эрэг сайн тал болон сайн сайхнаар хөгжих боломжтой байсан юм байна. Энд чинь миний жинхэнэ мөн чанар, миний өөрийн одоо мөн чанар минь энд оршиж байсан юм байна. Даанч би одоо багасаа өөрийгөө ганцаараа ингээд амьдралаа аваад явах чадалгүй жоохон хүүхэд байсан учраас би эргэн тойрныхоо хүмүүсээс 100% хамааралтай, миний амьдрал эргэн тойрны хүмүүсээрээ тэжээгдэг, хамгаалагддаг. Тийм 100% хамааралтайсэн учраас би өөрийн мэдлгүй байгалийн инстинктээрээ амьд үлдэхийн тулд эргэн тойрондоо хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хайрлагдахын тулд би өөрийнхөө мөн чанарыг
ингээ хав дараад нууц юм байна. Тэнгуут энэ нуусан хав дарсан миний мөн чанар маань хав дараад нуучсан сөрөг гэж итгэсэн миний үзэн ядалт буруутгал харамслын ийм сөрөг энергиэр тэжээгдсээр хагаад одоо амьдрал дээр маань донтолт уур хилэн үзэн ядалт атаархал ян зүрийн сэтгэл гутрал ч байдгийм үү PTSD ч байдгийм үү OCD ч байдгийм үү хоолундны эсвэл дэлгэцийн хамаарал видео тоглоомны хамаарал шопинг хамаарал секс их дон гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар илрээд байгаа юм байна. Тэгэхээр бүгдээрээ яг энэ сүүдэртэй одоо энэ болохгүй байгаа талуудаа хамгийн түрүүнд тийм ээ би асуудалтай гэд хүлээн зөвшөөрөөд тэгээд энэ асуудалтай нь хамт өөрийгөө хайрлаж ойлгож инэрнэ гэсэн. За миний дотоод хүүхэд минь амьд үлдэхийн тулд хайрлагдахын тулд энэ зүйлийг хав дарснаас болоод сөрөг болоод хөгжсөн юм байна гэдгийг нь ойлгоод эвээ минь хөөрхийн минь өөрийгөө хамгаалахын тулд энэ зүйлийг үүсгэчихжээ. Одоо зүгээрээ би энийг хайрлан инэрч сайн тал руу хөгжүүлэх болно. Би үүгээр одоо алхим хийнэ гэж ярьдэн штэ тий. Хувиргаж эерэг энергинд хувиргаж би үүн дээрээ ажиллаж би үүнийгээ одоо хувиргах болно. Нэг засан залруулна, сайжруулна гэж юусоо бодох хэрэггүй заяа. Хувиргах болно. Хувирган үүгээрээ ямар нэгэн одоо өөрийнхөө хүсэж байгаа манифест хийх хүсэж байгаа зүйлдээ би зориулна. Энд миний мөн чанар оршиж байгаа юм байна гэж зүгээр л тэр чанарыгаа миний төлөө энэ зүйл оршиж байгаа юм байна гэдгийг бодоод хайрлах. Өөрийгөө үзий ядах хэрэггүй, өөрийгөө шүүмжлэх хэрэггүй. Шүүмжлэх тусам эн чинь улам одоо муу мухагаар томроод байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бүхнийг одоо өөрөө өөртөө үүсгэснийхээ төлөө хамгийн түрүүнд өөрийгөө уучлах. Өөрийгөө уучлах. Зүгээр л уучлах. Би өөрийгөө уучлж байна. Би ийм амар их иддэг. Тийм ээ би их иддэг. Би асуудалтай. Гэтэ би өөрийгөө уучлж байна. Эсвэл би тамхи татдаг. Тийм ээ би тамхи татдаг. Гэтэ би эндээ дургу би энээсээ ичдэг. Би энийгээ нуухыг хүсдэг. Би болохыг хүсдэг. Тэгтэл би өөрийгөө уучлж байна. За тэгээд дараа нь яах вэ? Өөрийнхөө гүрийж тесэх булчингаа багаар сайжруулна гэсэн үг. За би тамхинаас гарах гэж бодлоо. Тамхинаас гарахыг хүсэж байгаа. Эсвэл би дэлгэцийн амарлаа эдгэхийг хүсэж байгаа. За эсвэл би амттай юм идэх хүслээ дарахыг хүсэж байгаа. За тэнгуут яах вэ? За би юм идмээр санагдчихлаа. Тамхи татмаар санагдлаа. Би утас үзмээр санагдлаа. Би зүгээр л Netflix үзмээр санагдлаа. Гэхдээ би уг нь бол би ном уншмаар байгаа. Би англи хэлээ сайжруулмаар байгаа. Би YouTube-ийнхаа бичлэгийг хиймээр байгаа. Би ингээд өөрийгөө хөгжүүлмээр байгаа. Гэхдээ л би залхуураад кино үзээд амттай юм идээд утсаа ухаад тамхитаад пи уугаа сууж байгаахыг сонгочлоо. За тэгэнгუთ яах вэ? Анхны удаадаа байна штэ тий. 5 минут тисчих заяа. За би 5 минут тисээд 5 минутын дараа тамхиад татъя. 5 минутын дараа би утсаа үзье. За 5 минут тисчих. Дараагийн тэгээд утсаа үз. Тэгээд тамхиад тат. Дараа нь дахиад утас үзмээр санагдлаа, тамхи татмаар санагдлаа, кино үзмээр санагдлаа, амттай юм идмээр санагдлаа. Тэнгуү дахиад 5 минут тисчих. Ингээ багаар энэ төвчээрийн хаан гүрэлтийн хаан булчин ингээ багаар нэмэгдүүлээд байхгүй. Тэнгуут удалгүй 5 минут юу ч биш болно. Ингээ бүр автоматар 5 минутын дараа үзтгэл. За тэнгуут тэрийгэ 15 минут болгочих. За 15 минут тислээ 15 минут боллоо. Ингээл багаар урагшилдаг байхгүй ингээ булчингаа. Тэгэхгүй ингээл одоо ста өнөөдрөөс биш хүн болно. Одоо би ста турна. Одоо би ста хитцээч утсаа байхгүй. Хитцээч хэрэгдэггүй. Хитцээч би ингэж их гизээ хагартал идэхгүй. Гэх юм бол угаасаа худлаа ахгүй юу?
Тэгэл тэрийгэ биелүүлж чадахгүй өөрийгөө дахиад зөвхөл би өстө арчаагүй. Би өстө ямар ч авралгүй болчих. Би өстө хинч намайг одоо хайрлахгүй энэ талыг маань мэдх юм бол гэдэг ч юм уу те өөрөөсөө ичээл өөрийгөө зүхэл. Үгүй ээ тэгэх ёсгүй байхгүй да. Энд ч угаасаа ямар ч боломжгүй. Би одоо ингээ те нэг ч удаа жимд яваагүй гэж би шууд 50 кг-аар 10 удаа би гантил өргөнө гэх юм бол би чадахгүй штэ. Яг тэрнтэй адилхан. Эсвэл би 3 сартай хүүхдээ чи алах гэж шаардаж чадахгүй штэ. 3 сартай хүүхдийг би яг тэр шиг би угаасаа ингээд тий дэлгэцийн хамааралтай. Би угаасаа тамиг татдаг. Би угаасаа бие уудаг. Би угаасаа амир их чихэр иддэг, зармаг торт иддэг. Тэнгуутаа би шууд яг одоо төгсгөн бол гэвэл би чадахгүй байхгүй юу? Тийм болохоор би ингээ багаар ингээ өөрийнхөө гүрэлтийн чадварыг өөрийнхөө төсвөр төвчээрийг ингээ би багаар нэмэгдүүлээд 5 минут тиссэндээ би ингээ өөрийгөө бахархаад yes би чадлаа. Дараа нь 15 минут боллоо, 30 минут боллоо. Тэгээд тэр нэг төсвөр төвчээрийнхээ те ингээ за зүгээр л хийчих. Зүгээр би одоо кино үзэхгүй. Би одоо англи үгээ цээжлэн. Ингээл тэрийгээ ингээд өөрийгөө ингээ бүр хүчилж жагаад ингээ гүрийж жагаад ингээ дэвтрээ нэгээд гүрийж жагаад номоо нэгээд гүрийж жагаад ингээ үзгээ аваад ингээ хэдэн 5 англи үгээ биччих, цээжилчих, яаж англи үг хамгийн үр дүнтэйгээр цээжилдэм бэ гэд ингээ бичлэг сууж жагаад ингээ өөр юунд ч анхаарахгүй ингээ ганцхан тэр бичлэгэндээ ингээ анхаарад утсан оролдохгүй юм уу мэдгүй ингээ тэрийгээ үзчих. Тэгэл ёо за би чадлаа шүү. Өстөө сайн байна гэд өөрийгөө ингээ хүүстэ сайн байна гэд ингээ өөртөө ингээд өөрийгөө магтаад өөрийгөө урамшуулад өгөөрэй. Ингээ багаар явсараад угаасаа би өдөрт нэг англи үг цэжлээд тахад би жилийн дараа 300-аад англи үгээр үгийн самаа нэмэгдэх нь угаасаа тодорхой. Тэ? Би өдөр болгон одоо жишээ нь 1 кг-ийн гантелийг өргөөлөх юм бол миний одоо гар маань ингээд жилийн дараа гэхэд ингээ хүчтэй болох нь ингээ уус бүр байгалийн жам. Тэр шиг би ингээл жижигнээр л ингээд алхам хийгээл тэрэндээ ингээд маш сэтгэл хангалуун байх юм бол тэр чинь удахгүй намайг ингээ өсөж байгаа газарт маань аваачих байгаа байхгүй юу. Хитрхи том зорилго тавиад хитрхи шууд тэр бүхнийг би шууд чадах хэвээр би шууд төгөлдөр тэр үр дүн гаргах хэвээр гэж өөрөөсөө шаардах нь өөрөө тийм нарциссист зан гэж байгаа байхгүй юу. За тийм байна. Тэгээ би хамгийн сүүлдийн сүүдэртэй холбоотой эдгээр зүйлсүүдийг ингээ яаж ойлгосон бэ гэхээр би Facebook дээр Алтан Туяа Батчур гэдэг хүний нарциссист хүн төлөвшлийн эмгэг гэдэг 2 өдрийн сургалтанд суусан байхгүй юу. Тэгээ би ингээ анхандаа зүгээр би одоо бидний эргэн тойронд нарциссист хүмүүс маш олон байдаг учраас би энэнийг ингээ сурах нь хэрэгтэй гэж би бодоод суусан. Анх би Алтан Туяа багшийн юунд нь гүний сэтгэл зүйн сургалтанд суусан чинь маш их таалагдаад тэгээд за энэ хүн болвол ингээд маш их одоо мэдээлэл сайн боловсруулсан тэгээ зүгээр л ингээд сурсан юм мэдэж авсан юм ингээд хүргээд байгаа юм биш. Яг тэр бүх мэдээлэл ингээд сайтар боловсруулаад дундаас нь нэг юм үр дүн дүгнэлтийг гаргаад тэрийг ингээд хүмүүст зааж өгж байгаа гэдгийг би ойлгоод тэр хүний ингээд original яг тийм одоо ойлголтууд байгаа байхгүй юу. Тэгээ би тэрийг нүлээ за би тэгвэл энэ нарциссистийн хүмүүсийн тухайд ч гэсэн суугаад үзье. Миний мэдгүй зөвхөн энэ хүний өөрийн одоо ойлгож боловсруулсан тэр мэдлэгийг нь би сонсоод үзье гэж одоо суусан чинь энэ хичээл дээрээс би ингээд нарциссист хүн гэдэг чинь дотроо олон янз байд юм байна. Тэгээд зарим хүнд ингээд өөрөө нарциссист биш ч гэсэн нарциссист хүмүүсийн шинж чанар ингээд яатсан байдаг юм байна. Суугдсан байдаг юм байна. Гэхэд надад бас нарциссист хүмүүсийн зарим нэг шинж чанар суугдсан байгаа юм байна гэдгийг би тэр лекцэн суугаад ойлгосон байхгүй. Тэгээд би яг тэр хүүе би чинь нарциссист гэж үдээгээд ингээд бараг л шоконд ороод за. Тэгээ би ингээ өөртөө бараг ингээд за гутрахын ч хаашаа юм. Зүгээр л би өөртөө ингээ итгэж чадахгүй нэг тийм шоконд орчиж байгаа байхгүй юу. Тэгээ би яг тэр өөрийнхөө ингээд за энийг нарциссист гэдэг юм байна. Тэг энэ зан чанар чинь надад байгаа зан чанар бэ шүү дээ гэдгийг ингээ олж хараад тэгээ би тэрийгээ ингээд хүлээн зөвшөөрөөд
Эхэндээ би ингээ гайхаа шоконд орчоо. Дараа нь би хүлээн зөвшөөрөөд тэгээ би тэрэн дээрээ ингээд яаж ажиллах уу? Би энийг хэрхэн яаж хувиргаа засан залруулах уу гэдэг дээрээ төвлөрөд эхэлж байгаа байхгүй. Тэгэл би тэрэн дээрээ ингээд анхаарсан чинь миний амьдралын биш үү? Олон зүйлсүүдэд маань ингээд нөлөөлөд би одоо хүүхдүүдтэйгээ илүү зөв харьцдаг болж байгаа. Би нөхөртөөгөө илүү зөв харьцдаг болж байгаа. Би аав ээжтэйгээ илүү ингээд зөв харьцдаг болж байгаа. Ийм олон байдлаар ингээд надад үр өгж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ та хэд маань бас яг энэ сүүдэртэйгээ хэрхэн яаж ажиллах уу гэж бодож явах юм бол бүгдээрээ энэ Алтан туяа Андо багшийн нарциссист хүн төлөвшлийн эмгэг гэдэг сургалтанд дахиад хэдэн 7 хоногийн дараа дахин орох байх. Дагаж мэдээллийг ингээд хүлээж агаад заавал суугаарай. Та бүхэн өөрийнхөө мөн чанарыг ойлгож, хайрлаж, хүлээн зөвшөөрч өөрийнхөө одоо сөрөг талуудыг эрэгт хувиргахад чинь маш том тус нэмэр болох болно шүү гэж та хэдтэй хэлмээр байна. Тэгээ би одоо энэ 7 хоногийн 5 дахь хагас сайн өдрийн сүнсний хөгжил, эгоны аялал гэдэг тийм сургалтанд нь бас бүртгүүлсэн байгаа. Би өөрөө сүнсний хөгжил тал руугаа ингээд маш гоё сонирхдог, судалдаг зөндөө олон зүйлсүүдийг ингээд ойлгож авсан хүний хувьд эндээс бас ингээд маш гоё одоо шинэ мэдлэг мэдээллүүдийг авна гэдэгтээ итгэж байгаа. Тэгээ та хэд маань бас сонирхож ивэл Facebook дээр Алтан туяа Батчир Андо гэдэг Facebook байгаа. Тэгээ энэ бол ерөөсөө сурталчилгаа биш. Та хэд маань мэдэх бах. Би ямар ч сурталчилгаа авдаггүй. Миний Talking Toddlers пэйж маань, Instagram хаяг маань хүртэл те ямар ч би сурталчилгаа авдаггүй. Би ямар ч спонсор авдаггүй. Энэ миний ингээд одоо үнэт зүйлтэй маань нийцдэггүй байхгүй юу. Тэгээ би өөрөө яг үнэхээр энэ дотор ингээд суугаад үр дүнгийн ингээд одоо мэдээж ойлгоод үн цэнтэй мэдээлэл байна гэж үзсэн учраас би та хэдтэй тус болохын үүднээс үнэхэрийн одоо би өөрөө үнэлсэн учраас та хэдтэй санал болгож байгаа шүү гэж хэлмээр байна. За би нэмэлт нэг тайлбар хэлчихье. Би сая ерөөсөө тэр Андо багшийн хичээлээс одоо сурсан юм хуулж ярьсан юм биш шүү. Хүний имийг хулсан юм биш шүү. Би яг өөрийнхөө л ойлгосон юмаа та хэдтэй хуваалцаж байгаа шүү. Бити буруугаар ойлгоорой. Тэгээ та хэд үнэхээр сонирхож байгаа юм бол өөрийнхөө сүүдэртэй талыг талтайгаа ажиллахыг одоо ажиллахад бэлэн байх юм бол энэ сургалтанд суугаарай гэсэн үднэс л хэлсэн шүү манайхаа. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай. Бүгдд нь амжилт хүсье. Бүгдд нь ингээд өөрийгөө хайрлах одоо энэ амьдралын аялалд нь амжилт хүсье гэж хэлье. Баяртай.